ийм байна л да энэ аудитын тайлан над дээр байж байна. Тусгай сангаас гадаа томилтын зардал гараад идэх нь ямар учиртай юм бэ юм. Тэгээ юу гэж тайлбарлах юм тэгээд. Нөгөө мөнгөө хэмнэн гээд томилтын зардлыг хасчихаар энэ тусгай сангуудаас очиод мөнгөний аваад зарцуулаад байдаг. Тэгээ нэг хуралдаан зохион байгуулахад зарцуулдаг юм байна. Томилтонд зарцуулдаг юм байна. Тэгэхээр иймэрхүү төрлийн энэ алдаанууд гараад байна шүү дээ. Тийм барилга тогтчуулахад энэ тусгай сангийн танхим тогтчуулахад зарцуулдаг юм байна. Хэрвээ ингийн байгаад байгаа бол энэ тусгай сангээр нь цаашд яа гэж бодож байгаа даа. Та бүдээс одоо энэ төсвийн байнгын оргоны гишүүдэд ямар санал гаргаж, ямар одоо шийдвэр гаргаж өгөөсэй гэж хүсэж байгаа вэ? За, дөрөвдүгээр микрофон. За энэ 2014 онд хийгдсэн нийслэлийн аудитаар эрүүл мэндийг дэмжих сан дээр энэ асуудал гарсан. Энэ эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх одоо энэ эрүүл мэндийн тухай хуулийн талаар гишүүдэд танилцуулах үүднээс энэ өөрийнхөө тэр эрүүл мэндийн хөгжлийн төвөөрөө дамжуулаад 43 сая төгрөг гаргасан байсан. Энэ нэг бол тэр хууль батлуулахад гишүүдээс дэмжлэг авах зориулж гаргасан гэсэн ийм тайлбарыг албан ёсоор биднэрт өгсөн. Тэгэхээр бид нар бол та нар энэ хуулийн заалт зөрчсөн байна. Энэ хуулийн энэ сангийн хөрөнгийг зөвхөн зориултын дагуу зарцуулах хэрэгтэй байсан. Энэ заалтыг зөрчсөн учраас бид нар энэ дээр акт тавьж байна гэдэг асуудлыг бас тавьсан. Ерөнхийдөө бол энэ журмын энэ өөрийн сангуудын өөрийнх нь журам дотордоо мөрдөж байгаа энэ журам засгийн газрын тусгай сангийн хуультай дандаа зөрчилддөг. Хуулийн дээр заагдаагүй эрхийг журам дээр өөрснөө оруулалт тавьчаад ингээд тэрийгээрээ хэрэгжүүлээ яваад ингээд хууль зөрчиж идэг ийм л асуудал байдаг гардаг. Энэ дээр бичсэн байна л да. 14 оны ч асуудал бас биш байна л да. Энэ сангийн төсөвт 2015-2016 онуудад гадаад томилтын зардал батлагдаагүй боловч хуудсын дугаар 20 шүү. Та нарын бичсэн юмнаас 20-ын дээр дээд хэсэгт байна. Боловч бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчлэгийн зардлын ангиллаас 2015 онд 96.4 сая төгрөг. 2016 оны 9-р сарын байдлаар 114.3 сая төгрөг буюу нийт 210 сая төгрөгийг гадаад томилтонд олгосон хуулийн заалт болон тэр журмын заалтыг тус зөрчсөн байна. Тий, энэ өнгөрсөн жил хийгдсэн байгаль хамгаалах сан дээр энэ асуудал гарсан. Байгаль хамгаалах сангийн одоо энийг яах вэ? Тэгээд одоо зөрчилчлээ та нар бид нар бол акт тавьсан, албан шаардлага хөрвүүлсэн байгаль орчны сайдад энэ ийм зөрчлийг та нарт битээд автаа. Хоёрдугаарт энэ байгаль хамгаалах сангийн энэ журмаа хуульд нийцүүлээ гэдэг шаардлага тавьсан. Төрний яг энэ сан дээр бол тэр ажлын албагүй байна гэдээ хахад энэ байгаль хамгаалах сан ажлын алба бас гаргацсан. Тэгээд хуулиас давсан. Тэгээ энэ бүх юунууд засагдсан уу? Бид нар албан шаардлага өгсөн одоо хугацаа нарай болоог байгаа. Сая хэд дууссан, өнгөрсөн онд хэд дууссан. Тэгээд нөгөө 3 сарын хугацаанд нөгөө энийг шаардлагыг биелүүлэх хугацааг нь тодорхойлдог өгдөг учраас энэ 3 сар дуусч байгаа хугацаа. Ингээд ийм шийдвэр гаргах зүгэнд ямар хариуцлага тооцдог? Бид нар бол тэр аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дугаар залтаар энэ хүмүүстэй захиргааны хариуцлага тооцоо гэдгийг эрх бүхий албан тушаалт нь албан бичгээр хөргүүлсэн байгаа. Хөргүүлсэн. Албан шаардлага өгсөн. Хариу өгөөгүй байгаа. Одоо хугацаа дуусаагүй учраас хариу нэрээгүй. За. За тогтгосрон гэж асуултаас бай.